Bud International хувьцаат компани Offtec гэрээ бид хийсэн 600 сая $1 байжгаад 1.3 тэрбум $1 болон нэмэгдсэн. За ингээд анхны гэрээ байгуулагдаад анхны гэрээг болохоор одоо 5 төмөр замын тууцын дарга мэргэн гэж хүний шийдвэрээр одоо энэ анхны 110 сая $1 шилжиж байгаа юм. 110 сая $1 Эрдэнэс одоо 5 Эрдэнэс Монголоос 5 төмөр зам руу за 5 төмөр замаас Bud International руу шилжиж байгаа. За би дансныхын дугаарыг хэлье. 81 45 10 09 43 гэдэг 5 төмөр замын Голомт банкнд байрших данснаас Bud International хувьцаат компани Голомт банкнд байрших 81 54 10 09 35. За энэ сүүлийн данс бол устгагдсан. Гэхдээ энэ бол одоо цахим мэдээллүүд дээр бол ингээ үлдсэн байж байгаа. Энэ данс руу хийгээд ингээд валют арилжаа гэдэг нэртэй энэ гүйлгээ хийгдсэн. За энэ гүйлгээг оройд нь бэлнээр гаргаж аваад хуваагаад за зарим мөнгийг нь хүүхдийн парк дээр за зарим мөнгийг олон нийтийн савнд за би бизнесийн нэр хүндэд нь халдахгүй гэдэг агуулгаар бас нэрийг нөлөөд явах энэ удаа. За мөн зочид буудлуудад за мөн төрийн хамгаалалттай төрийн тусгай хамгаалалттай объектуудад энэхүү одоо гэрээ байгуулахад оролцсон улс төрчдөд энэ 110 сая $1 хувааж тараас шөндөө. За энийг тууцын дарга мэргэн мэдхийн дээр мэдж байгаа. За энэс хойш мань хүн сэтгэл зүйн дарамтанд орсон. За энэ агуулгуудаараа бас одоо надтай уулзах юм хүсэлтүүд тухайн үед бол бас зөндөө бас тавьж ирсэн. Тэгэхээр мэрэгний үед бол одоо бас үнэ хэлэх цаг болсон. Ягаад гэвэл энэ өөрийн чинь гарын үсгтэй ийм одоо гүйлгээ байж байгаа. За энийг бас одоо алилтай тэмцэх газар анхаарал авах нь зүйтэй болов уу гэж бодож байна. За гэхдээ энэ 110 сая $1 бол тогтоогүй гэж үзэж байгаа. За би түрүү дурдсан. За энэс аюур сайхан жишээлбэл сая $1 авсан гэж би хэлсэн тий. За энийг бол би ингээд өнөөдөр бас энэ нотлох баримтуудын хамт аюур сайхныг өгч байгаа. За дээрэс нь удахгүй ган уяг гарч ирж одоо бас нэг тийм янз бүрийн мэдээллүүд хийх баг. Эдгээр бол баг би тохироод орцсон юм гэж бодож байгаа. Ягаад гэвэл хамгийн гол мэдээлэлтэй удаан жаргалыг гадагшны гаргаа явуулсан. Тэгээд энэ чэнэс бол нэлээдгүй хэмжээний одоо сая $1 тооцогдох хэмжээний ийм гүйлгээ хийгдэжээ гэж. За ингээд энэ схем нь үргэлжилж голомтын одоо энэхүү Offtec нүүрс гасан тоон тутмаас тодорхой одоо мөнгөн дүнг тохирч яг энэ схемээр одоо сүүлд ингэж үргэлжлүүлсэн байна. За энэ бол багадаа 80-аас 100 сая одоо $1 одоо гасан байх магадaltaй. За тэр шахалт нь явжгаад тийм ээ одоо валютын нөөцөнд нөлөөлөх хүртэл хэмжээнд зөвхөн бодийн нүүрсийг гарга бусад нүүрсийг хоёрдугаар тавь гэдэг ийм шахалт болж хувирсан. За энийг нэлээд өргөн далаацтайгаар авилгалтай тэмцэх газар одоо шударгаар шалгана гэдэгт бол итгэлтэй байгаа. За ингээд энх хоёр сүүл рүүгээ энэ асуудал нь ингээд үр дүнтэй болоод мөнх эрдэнэтэй хамт одоо томоохон компаниуд дээр бол нэг өөрөлдөл хуулийг манипуляц хийж сенсацаар дарж сенсац гаргаж тавиад ард нь хахуул авдаг ийм одоо үндсэнтэй ийм найз нөхдийн одоо ийм хуульчдын ийм одоо бүлэглэл маягийн ийм зүйл байгуулсан. За тэрэн дотор мөнх эрдэнэ за энэ Отгон баяр гэж нөхөр байгаа. За мөн Ороно майнингтай хийх хилцээрд ч одоо энэ хуульчд бол оролцсон байгаа. 300 орчим сая төгрөгийн одоо гэрээ хийсэн. Та бүхэн маань судлаад үзээрэй би материалуудыг хасгасан байж байгаа. За энэ үл юу вэ гэхээр Оронотой холбоотой асуудал хэрвээ энэ компанийг одоо дэмжихгүй бол акц нэ. Тийм унгаана. За энэ зүйлийг бол одоо нэр бүхэн улс төрчдөд хэлсэн байгаа. Тэр хүмүүс гэрчийн мэдүүлэг өгнө гэдэгт бол итгэлтэй байна.